Сайн байцгаана үзэгчдээ. Энэ 7 хоногт Монгол улсын гадаад харилцаанд түүхийн нэгэн шинэ хуудас нэмэгдлээ. Энэ бол Монгол улс бүгд найрамдах Солонгос улстай харилцааныхаа үе шатыг ахиулж стратегийн түншлэл рүү өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирсон үйл явдал байна. За энэ үйл явдлыг бид дэлхийд дахинд тойм хөтөлбөрөөр онцолж байна. Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ-инаар 9-р сарын 10-ны өдөр цахим дээд түвшний уулзалт хийсэн. За энэ цахим хэлэлцээгээр хоёр талын харилцааг стратегийн түншлийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирч хамтарсан тунхаглал гаргалаа. Энэ сэдвээр ярилцахаар бид судлаач Элчин сайд Үржин Лүндвийг студидтэй авираад байна. Таны өдрийн мэнд төргий. За хоёр орны ерөнхийлөгчийн тохирсон энэ үйл явдал хамтарсан тунхаглал хоёр орны харилцаанд болоод Монгол улсын гадаад бодлогод ер нь ямар үр нөлөө, ямар ач холбогдолтой үйл явдал болов? За Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Мун Жэ-инаар цахим уулзалтаар Монгол Солонгосын харилцааг стратегийн түншлэлийн төвшөнд хүргэж хөгжүүлэхээр тохиролцсон. Үнэхээр Монгол улсын гадаад бодлого манай хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой улс төрийн юм алхам гэж үзэх ёстой л доо. Тэгэхээр 1990-ад оноос гэж ярий. Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлал баталсан тэр цаг үеэс юмдаа тэнцвэртэй харилцах, гадаад бодлоготой тэнцвэр баримтлах ийм бодлогыг тууштай баримталж ирсэн. Мэдээж Монгол улс бол далайд гарцгүй хоёр том гүрний дундор ишдэг дэд үтц олигтой хөгжөөгүй өөрийн тийм онцлогтой улс орн. Энэ талаас нь харж дээж гадаад бодлоготой тэнцвэр барих ийм шаардлага үеийн үед байж ирсэн ийм асуудал л да. Тэгэхээр гадаад бодлоготой тэнцвэр барина гэдэг бол сансны зургаар болдог амархан асуудал бас биш юм. Өнөөдөр бид харж байна. Оросын холбооны улс бүгд найрамдах Хятад ард улс хоёртой манай худалдаа эдийн засгийн харилцаа авч үзэхэд л Хятадын эзлэх чин нөлөө асар өндөр байгаад байдаг. Нөгөө Оросын холбооны улс гэдэг юм уу? Манай гурав дахь хөршүүдийн эзлэх хувийн жин төдийлөн өндөр биш. Ийм явж ирсэн дүр зураг харагдаж байгаа юм л да. Тэгэхээр гадаад бодлогод тэнцвэр хангахад маш чухал хүчин зүйлийн нэг нь үл яалтчгүй Монгол улс гурав дахь хөрш орнууд хоорондын харилцаа хамтын ажиллагаа юм байна. Энэ утгаар нь авч үзвэл саяын хоёр ерөнхийлөгчийн цахим уулзалтын үр дүнд Монгол Солонгосын харилцааг стратегийн түншлэлийн төвшөнд хүргэхээр тохирсон чухал ач холбогдолтой болж таарчгүй юм. Өмнөд Солонгос гэж ярий. Бид ярьж хэвссэн гэж хэлэх үү нэр том юу. Бол зүүн хойд Аздан улс төр нийгэм эдийн засаг аль чиглэлээр тэргүүлэх ийм орнуудын нэг. За улс төрийн яриа хэлцээнд сэргэлдээ улс орнуудтайгаа идэвхтэй орж байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд нь олон үзүүлэлтээр өндөр хөгжингүй орнуудын хэмжээнд хүрчихсэн ийм улс орн. За сүүлийн 30-аад жилийн хугацаанд манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бол хэлбэрлэлтгүй өргөжиж ирсэн л дээ. Тэгэхээр ийм улс орн манай гадаад харилцаанд гадаад бодлогод стратегийн түншлэлийн төвшөнд харилцана гэдэг бол Монгол улс бүс нутагт төдийгүй Азийн Далайн районд дэлхийд дахинд улс төр эдийн засаг хүмүүнлэг болоод олон салбар чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулах орон зай нэмэгдэж байна гэсэн үг.
Энэ талаас нь одоо голж одоо харж үнэлт өгнөвл оновчтой болов гэж бодох юм. За хоёр ерөнхийлөгч хамтарсан тунхаглал гаргасны дараа хэвлэл мэдээллийн байгууллагаарч тэр албаныхны ч тэр тайлбарлаж бичиж одоо ярьж байгаагаар бол ингэсэн байна л да. Хоёр орон стратегийн түншлэлийн харилцаатай боллоо. Мөн стратегийн түншлийн зарчмаар харилцах боллоо гэх мэтээр ингээд өөр байдлаар ярьж бичиж мэдээлж байна. Энэ томьёолыг ер нь яаж зөв ойлгох ёстой юм бэ бид? За тийм ээ. Одоо яхахгүй сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа мэдээллийг харахад Монгол улс бүгд найрамдах Солонгос улс хоёр стратегийн түншлэлийн харилцаатай болчлоо гэсэн ийм одоо зөвлөд бол их явж байна. Тэгэхээр энэ тийм биш л дээ. Зүгээр хоёр орон харилцаагаа шатаа хүүлж стратегийн түншлэлийн төвшөнд хүргэж хөгжүүлье л гэж одоо тохиролцсон хэрэг. Зорилтоо тавьж байгаа гэсэн үг. Зорилтоо одоо тунхаглаж байгаа хэрэг. Тэрнээс биш стратегийн түншлэлийн төвшөнд бид хүрчихсэн гэсэн үг ерөөсөө биш. Тэрүүн төрхийн тулд нэлээд одоо хоёр талаас хүчин чармаалт гаргаж өнөөгийнхөө харилцаа хамтын ажиллагааг олон салбар чиглэлээр бишээ урагшлуулах тийм шаардлагатай. Тухайлбал одоо юу гэдгийг зэрэг батлан хамгаалах, аюулгүй байдлын салбар энтергээд бидэнд бишөө одоо их тодорхой хамтарч ажиллах тийм шинэлэгдүү салбарууд байгаад байгаа байхгүй юу? Тийм шаардлага бидний харилцаанд гарч ирлээ гэсэн үг байна. Гарч ирж байна гэсэн үг. Тэрнийг мэдэрч хоёр ерөнхийлөгч одоо хоёр орны харилцааны төвшинг шатаа хүүлж стратегийн түншлэлийн төвшөнд хүргье гэж тохиролцсон хэрэг л дээ. За өмнө нь бол одоо манай хоёр орон иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байсан тийм ээ. За үүнийгээ стратегийн түншлэлийн харилцаатай болгосноороо өмнөхөөсөө ер нь юугаараа ялгаатай юм. Иж бүрэн стратегийн гэдэг хоёр өөр томьёол юугаараа яаж ойлгох, тайлж ойлгох бол бид зөв ойлгох вэ? За тийм энэ яриангүй сонин асуулт. Иж бүрэн түншлэлийн харилцаа гэдэг нь юу юм бэ? Яхаараа стратегийн түншлэлийн харилцаа болчдөг юм. Энэ бол тийм амархан одоо юу гэдгийг ялгаж салгачих. Ялангуяа одоо мэрэгжлийн босч гэдэг юм уу? Ийм одоо ард иргэд хүмүүсийн хувьд бол бас одоо нарийн л асуудал л да. Тэгээ зүгээр эрдэмтэд судлаачдын хувьд бол одоо тайлбарладаг, өгдөг тийм үнэлэлт өгнөлтүүд бол байна. Тэгээ одоо яг энэ нь одоо иж бүрэн түншлэлийн харилцаа юм. Энэ нь одоо стратегийн түншлэлийн харилцаа юм гэж ингэж ялгаж салгаж хэлэхэд амаргүй. Жишээлбэл одоо юу гэдгийг өвдөх үзүүндээ их зогдор өстэй хоёр бүхтэй нь Монгол тэмээ. Тийм биш. Нэг бөхөрхүү юмтай тэмээ болохоор араб тэмээч гэдэг юм уу. Одоо ингэж ялгаж салгах боломжгүй энэ харилцааны хувьд бол байхгүй юм байна. Зүгээр норматив хэмжээ талаас нь одоо авч ярил энэ хоёр одоо харилцааны төвшингийн хооронд шалгуур үзүүлэлтүүд бол байна. Бид өнөөдөр Монгол бүгд найрамдах Солонгос улсын харилцааг иж бүрэн түншлэлийн харилцаа гэж үзэж байгаа. Яахарахгүй манай хоёр орны харилцаа бол иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрчихсэн харилцаа. Ийм төвшөнд одоо харилцаагаа хүргэе гэж 2011 онд мөн өндөр дээд хэмжээнд тохиролцож байсан л да. Тэрнээс хойш одоо 10-11 жил одоо болж байна. Тэгэхээр иж бүрэн түншлэлийн харилцаанд байгаа манай хоёр орны хамтын ажиллагаанд өнөөдөр ямар салбар чиглэл байна. Хэмжээ далайцсан ямар байна. Тэрний үр өгөөж нь юу юм бэ гэдэг талаас нь ухаж дөнгөж ойлгол илүү одоо тодорхой л доо. Жишээлбэл Монгол улс бүгд найрамдах Солонгос улс хоёр улс төрийн хувьд
харилцан ойлголцсон, бүрэн итгэмжилсэн, бие биендээ итгэсэн ийм улс төрийн яриа хэлцээний цогц механизмыг бүрдүүлсэн байгаа юм. Энэ он жилүүдэд. Мэдээж тэр улс төрийн яриа хэлцээний цогц механизм гэдэг нь бол одоо бүх салбарт, бүх төвшөнд одоо хэрэгжиж байна. Одоо бид мэдэн шүү дээ. Өндөр дэд хэмжээний айлчил үе бид болдог. 30 жилд нийтдээ бол 15 удаа хоёр орны төр засгийн тэргүүнээр харилцан айлчилсан байх жишээтэй. Тэр явц чинь л өөрөө тэр улс төрийн яриа хэлцээний нөгөө цогц механизмын хамгийн чухал одоо хэсэг нь байхгүй да. За худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа гэж ярив. Манай хоёр орон харилцан одоо биеинд байгаа давуу талыг ашиглаж бие биендээ одоо ашигтай харилцан бие биенээ нөхсөн тийм хамтын ажиллагаатай улс орнууд мөн үү гэвэл мөн. Бид ийм зарчмаар одоо хамтарч ажиллая, харилцаагаан ийм төвшөнд хүргье гэж 1999 онд томьёолж тодорхойлж байсан. Тэрнээс хойш одоо болсон өнгөрсөн энэ он жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, за тэр дотроо хөрөнгө оруулалт, иргэдийн солилцоо, хөгжлийн албан ёсны тусламж энтергээд ярил асар их юм хийгдсэн. За жишээлбэл би ганц нэгэн жишээ хэлье. Анх одоо 1990 онд дипломат харилцаа тогтоож байхад бол бидэнд хөрөнгө оруулалт гэдэг юм бол байгаагүй. За хөгжлийн албан ёсны тусламж дөнгөж 1990 оноос эхэлж ирсэн. Тэгвэл энэ одоо хоног жилүүдэд хөгжлийн албан ёсны тусламж Монгол улсад орж ирсэн 230 гаруй сая доллар байх жишээтэй. Солонгосын засгийн газрын хөнгөлөлтөө зээл бид 700 гаруй сая долларын зээл авч нийгмийн эдийн засагт дэд үтсийг одоо хөгжүүлэхэд авч ашигласан байх жишээтэй. Тэгээ энэ бүхний одоо явцад бол хоёр орны хооронд эдийн засгийн тийм харилцан бие биенээ нөхсөн ийм хамтын ажиллагаа үүсч хөгжсөн байх жишээтэй. Боловсрол, соёл, шинжил ухаан, спорт, за иргэдийн хооронд тэргээд ярил асар өргөн харилцаа өнөөдөр одоо хөгжиж ард иргэдэд үр ашиг өгсөөр байна. Энэ бол одоо яхахгүй ижүүрэн түншлэл гэж одоо ярихад хэлэх ёстой зөвлөд л дээ. Тэгвэл энэ дээр одоо саяын тунхаглалд дурдсан байгаа да. Улс төрийн салбарын хамтын ажиллагаа энэ дотроо зэрэг батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт ингэж хамтран ажиллана гэсэн ийм одоо тохиролцоо байгаа. Тэгэхээр ижүүрэн түншлэлийн харилцаан дээр зэрэг батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийн хамтын ажиллагаа нэмэгдэж байна гэсэн үг. Мэдээж ижүүрэн түншлэлийн харилцаатай байсан тэр он жилүүдэд энэ төгөл салбар тогтчихж байгаагүй юу гэвэл бас тийм биш. Жишээл батлан хамгаалах яамт хооронд бол одоо төлөөлөгч ирж очих, оюутан сурагчид бас одоо зүүн тоогоор одоо солилцогч гэдэг юм уу. Монгол улсад болдог нөө хааны эрэлт гэсэн зэргийн сургуультанд бас ажиглагч оролцох мэтлэг юм бол байсан л да. Тэгтээ хамгийн гол нь бол зүгээр нэг удаа ирж очих. Өнөөдөр тэрнтэй биш. Нэг удаа айлчлахтаа биш. Хамгийн гол нь тогтвортой, байнгын шин чанартай зэрэг батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа бий болно гэсэн үг. Тэр жишээлбэл ингэж байж одоо Монгол улс бүгд найрамд Солонгос улсын харилцаа стратегийн түншлэлийн төвшөнд одоо хүрч байна гэж одоо үзэх үндэстэй гэж ингэж бодогдож байгаамаа. 5 тулгуур чиглэлд хамтын ажиллагааг үндэсгэрүүлнэ гэж яг энэ тунхаглалд тусгасан байсан те. Сая та улс төр батлан хамгаалах аюулгүй байдлын ерөнхийд нь ярьчлаа. За эдийн засаг хөрөнгө оруулалт нийгмийн салбарт ямар
одоо ахицууд гарч ирэх юм. Бид хэр ойр хамтарч ажиллахаар ингэж сая тунхаглалдаа тусгав. За тунхаглалд нарийн үзвэл тэр одоо шинэлэгдүү юмнууд нэлээд байгаа. Тэгэхээр ижвэрэн түншлэлийн харилцаатай явж ирсэн энэ он жилүүдэд ерөөсөө Монгол улс бүгд найрамдах Солонгос улс хоёр дипломат харилцаа тогтоогоод 31 жил болсон энэ хугацаанд түрүүний хэлсэн бүх салбараар одоо бид идэвхтэй хамтарч ажилласан гэж. Гэхдээ энэ хамтын ажиллагаан дотор худалдаа эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа хамгийн одоо эмзэг тийм цэг нь байж ирсэн. Хамгийн эмзэг буюу худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа даацтай, тогтвортой, байнга өсөх ийм чиглэлээр хөгжиж чадаагүй. Тэгэхээр стратегийн түншлэлийн хамтын ажиллагаанд одоо төвшөнд одоо харилцаагаа шатахуулснаар бид юуны өмнө худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаан дээр ихээхэн анхаарах ийм шаардлага зүйсээр тавигдчих байна. Тийм боломж бий юу гэвэл байгаа. За ухаан өмнөх жилүүдэд манай хоёр орны худалдаа их тийм хэлбэлцэлтэй 200 саяас 300 сая $, хооронд одоо явж ирсэн байгаа юм. Яг зарим нэгэн жилүүл 450 сая энтер хүрч байсан. Гэтэ эргээд ундаг. Тий, доктортой биш. Ийм байж ирсэн. За Солонгосын хөрөнгө оруулалтыг бид Монголын зах зээлд татж оролцуулна гэж одоо маш олон жил одоо ярьж ирсэн. Тэр ярьсны хэрээр Солонгосын хөрөнгө оруулалт орж ирсэн үг гэвэл бас тийм биш. Ийм байгаа. Өөрөөр хэлбэл харилцааг бүгд нь авч үзвэл энэ он жилүүдэд бол манай харилцаанд тийм эдийн засгийн бааз суурь нь жоохон ядмагдуу явж ирсэн. Тэгэхээр стратегийн түншлэлийн харилцаанд тагуулснаар бид эдийн засгийн салбарын хамтынхаа ажиллагааг шөө одоо доктортой, өргөн хүрээтэй, аль талд үр ашигтай болгож хөгжүүлэх ийм боломж бий болж байгаа юм. Монгол улс 2021 оны 1 сарын 1-ээс эхлэж Аз Номхон далайн эдийн засгийн хэлэлцээрт одоо нэгдэж тэр хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хэлэлцээрт өмнөд Солонгос одоо нэгдсэн байдгийг. Тэнд одоо 6 улс одоо байгаа. Тэгэхээр бид энэ хэлэлцээрт орсноор бол тухайн манай экспортын бараа бүтээгдэхүүн энэ хэлэлцээрт нэгдэж орсон улс орнуудын импортын одоо татвараас одоо чөлөөлөгдөх хөнгөлөлт авах, тарифын хөнгөлөлт авах ийм боломж бүрдэж байгаа юм. Жишээлбэл өмнөд Солонгос гэхэд одоо 2900 гаруй одоо бараанд бид хөнгөлөлт авах боломж бий болсон. Энэ дотор ухаан одоо Монголын ноолуурын бүтээгдэхүүн гэхэд 30-40% одоо хөнгөлөлт эдлэгээр байгаа. Ийм одоо жишээлбэл боломж бас нэгдэж байгаа л да. Тэгэхээр стратегийн түншлэлийн харилцаанд одоо шилжиж харилцааг энэ төвшөнд өргөж харилцах хүрээнд бол одоо худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа өргөдөх боломж их байгаа. Энэ стратегийн түншлэлд хүрэхээс өмнө хоёр орны засгийн газар хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах судалгааны ажил яваад ах шиг байсан. Энэ хэр агцтай байгаа. Одоо чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад улс төрийн түвшинд бол саадгүй болчлоо гэж ойлгох уу? Тий. Чөлөөт худалдааны хэлэлцээр тэрнээс одоо манул юу л да эдийн засгийн түншлэлийн одоо хэлэлцээр гэж байна. Тий. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр одоо байгуулах тэр судалгааны ажил бол хэд хэдэн үе шаттай одоо явагдсан. Тэгэхээр саяын одоо захин уулзалтын явцад тохирсон нэг зүйл бол одоо тэр судалгааны одоо ажил дээрээ үндэслээд
чөлөөт эдийн засгийн түншлэлийн хилцээр хүрэх, хилцээр байгуулах албан ёсныхон ажилд орё гэж ингэж тохирсон. Тэгэхээр эдийн засгийн түншлэлийн хилцээр байгуулчихвал энэ үл нөгөө чөлөөт худалдааны хилцээрт хүрэх замд ихээхэн том хагц дэвшил гарах юм байна л да. Энэ харилцааны шатыг улам өндөр түвшин рүү ингэж ахиулснаар иргэдийн хувьд тийм ээ харилцан зорчих визний асуудал дээр мөн Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа олон мянган монгол иргэний нийгмийн байдалд хэр сайн нөлөө авчрах болоо гэж бас иргэд сонирхож байгаа бах. Энэ дээр тунхаглалд тодорхой заасан ямар зүйлүүд байна? Тэгэхээр би түрүү зогсоолсон энэ стратегийн түншлэлд харилцаагаа шатахуулснаар манай хоёр орны харилцаа тэгээ Монгол улсын хувьд үйл ажиллагаа явуул харилцах орон зай нэмэгдэнэ гэж. Тэгэхээр ард иргэдийн хувьд үл яа харахгүй өсөн хүлээж байдаг олон юмнуудын нэг нь үл Солонгост гарч хөдөлмөр эрхэлж байгаа гэрээгээр хуваар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд ямар өрөөгөөчтэй юу болох нь вэ гэж. Нөгөө нэг асуудал нь бол энэ визийн асуудал байдаг. Олон жил ярьж байна. Визээс чөлөөлөх гэж байгаа юм шиг. Чөлөөлчих гэж байгаа юм шиг. Мэдээж иргэд хоорондын харилцааг өргөжүүлнэ. Иргэдийн харилцан зорчих боломж нөхцөлийг хэлбэршүүлнэ гэж тохирсон. Энэ үл ёстой манай иргэд төдийгүй Солонгос ийм бизнес эрхэлдэг нас цаашаа явдаг хүмүүсийн хүсэн хүлээж байдаг асуудлын нэг л дээ. Тэгэхээр тунхаглалд бол визийг урт хугацаанд визгүй болгох чиглэлийн яриа хөөрөөг явуулна гэсэн утгаар орсон санагдаж байна. Тэгэхээр визийг өнөө маргаашгүй байхгүй болгочих юм биш л дээ. Энд бол тодорхой бэлтгэл цаг хугацаа мэдээж шаардлагатай. Энэний өмнө юу хийж болох вэ? Иргэдийн ирж очих явдлыг өргөжүүлэх үүднээс гэвэл жишээлбэл олон удаагийн визээр зорчих. Визийн хугацааг 50 өгөх. Монголд болоод Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдэд иргэдийн бүртгэл мэдээллийн газраас аль болохоор хялбар үйлчлэх. Олон дахин оршин суух, оног хугацааг сунгах, визийн сунгах гэх мэтчлэнгийн ийм давхарцсан үйл ажиллагааг багасгах тэр арга хэмжээнүүдийг л авах боломжтой л да. Визний асуудал бол зөвхөн ирж очих тухай асуудал биш. Энэний цаана нөгөө хөрөнгө оруулалт. Энэний цаана жуулчдын тоог нэмэгдүүлэх асуудал давхар яригдах хэрэгтэй юм байна. Энэ талаас нь бид анхаарах хэрэгтэй. 1-2 жилийн өмнөөс эхлээд Солонгосоос Монголд ирдэг жуулчдын бүтэц бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн. Хуучин бол ирээд хэд хоног 7 хоног тэр байсан бол 7 хоногийн төгсгөлөөр ирээд 2-3 хоноод эргээд бүтэн сайнны оройны онгоцоор буцчихдаг. Ийм тохиолдол их хэлбэгшиж байгаа. Гэтэл энэ хүмүүсийн нэг хэсэг нь Монголд ирээд буцахдаа байгаль далайг үзчихгээд буцах юмсан гэдэг. Тэгтэл нөгөө виз нь болдоггүй байхгүй юу? Дахиад виз авах, зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ энтрийг бодолцоод визэн дээр үл визгүй болгоно гэж ярихаа зэрэгцээ хэлбэршүүлэх арга замыг ирж хайх нь их чухал юм байна. Тэгэхээр ард иргэдийн хувьд үл эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад бол яа харахгүй өнөөдөр хориг саадууд байна уу байна.
За жишээлбэл худалдаа гэж ярив. Худалдаа чинь зөвхөн одоо бүс компаниуд төдийгүй хүмүүс хүртэл одоо энэ худалдаанд харилцаанд идэвхтэй орж байна шүү дээ. Тий. Одоо бол яг тэр ганцхан 8 гэдэг юм бол ер нь ихтэрэн гайгүй болчихсон. Тий. Гэтэ одоо худалдаан дээр тарифын бус. За бүр нийт ойлгомжтой хэлээр ярил одоо галийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гэж. Энэ хоёр үл байсаар байна. Одоо жишээлбэл Монголын бараа бүтээгдэхүүн өмнөд Солонгост экспортлоо гэж ярихад бараа бүтээгдэхүүний болгоноос 15% татвар авч байгаа. 5 нь галийн татвар, 10 нь нэмэгдсэн өртгийн албан татвар. Энэ бол одоо их өндөр татвар л да. Тэгэхээр саяын одоо захим уулзалт за тэр хамтарсан тунхаглалд нарийн харвал 2 орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа за иргэд хоорондын солилцоо та иргэдэд одоо ажиллаж амьдрах аштай тогтой орчин нөхцөл бүрдүүлнэ гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө боловч энэ яриад байгаа одоо худалдаа эдийн засгийн харилцаа иргэдийн одоо бизнесийн үйл ажиллагаанд учирч байгаа дарамт бас одоо хүндрэлийг хөнгөлж шингэлэхэд яахарахгүй түлхэц болох үз ийм одоо асуудлууд бол тэр дотор туссан байгаа юм. Тий. За харилцааг ингэж ахиулахад мэдээж одоо хоёр талын харилцааны хөгжлийн суурь мөн хоёр талын дипломат албаныхны нөрөх хөдөлмөр за бэлтгэл ажил гээд маш олон талын хүчин зүйл бас нөлөөлсөн бах. За харилцааны суурийг тавихад чухал ач холбогдол бүхий одоо ямар ажлууд үүнээс өмнө хийгдэв? Монгол бүгд найрамдах Солонгос улсын харилцаа бол тун одоо саяхны харилцаа. Буюу өөрөөр хэлбэл их залуу харилцаа. 31 жилийн өмнө албан ёсны харилцаа тогтоож байхад хамтын ажиллагаа гэхээр юм бол үнэхээр манай хоёр орны хооронд байгаагүй. Байсан ялимгүй одоо харилцаа гээ. Тэр нь бол худалдаа. Тэр худалдаа нь 600 мянган ам доллароос гитэхгүй байсан. Сая доллар ч хүрэхгүй. Тэгвэл тэр худалдааг бас шууд биш. Гонконг, Макаогоор дамжуулж хийдэг. Ийм байсан. 31 жилийн өмнө одоо манай хоёр орны харилцаа ийм байсан. Өнөөдөр одоо тэгвэл өнөөгийн одоо идэвхтэй харилцааг бид тийм байдлаас, тийм цэгээс эхэлсэн гэж харвал үнэхээр энэ хоног жилүүдэд хоёр орны харилцаа өсрөнгөө хөгжсөн байна. Энийг бол маш олон одоо жишээгээр одоо хэлж болно л доо. Зүгээр одоо маш ойлгомжтой байдлаар одоо хэлэхэд одоо юу л да. Одоо манай иргэд монголчууд бидний өдөр тутмын амьдрал, ах уй, Монголын үйлдвэрлэл үйлчилгээнд гарсан энэ онжилүүдэд гарсан дэвшил, хөгжил, гэрэл гэгээтэй юм болгон гэж хэлье. Ер нь цаад өглөөргаар нь авч харвал Монгол өмнөд Солонгосын харилцаатай ямар нэгэн байдлаар холбогдтол байхгүй юу да. Монгол улсын хувьд бол өнөөдөр хичнээн улстай энэ стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна уу? Мөн нөгөө талд бүгд найрамдах Солонгос улс өөрөө энэ түншлэлийн харилцааг хэр одоо өргөн далаацтай хөгжүүлж байгаа улс юм бэ? За манай хувьд бол иж бүрэн стратегийн түншлэл өргөтгсөн одоо түншлэл энтергээд янз янзын одоо төрлийн ийм түншлэлийн харилцаатай улс орнууд бол нийтдээ нэг 10-аад улс орн байгаа гэж одоо бид ойлгож байна. Тэр дотроос Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс хоёртай бол бид онцгой харилцаатай манай хоёр том хөрш гэдэг утгаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай юм. За бүгд найрамдах Солонгос улсын хувьд бас одоо стратегийн түншлэлийн харилцаатай улс орн 15 дахь нь Монгол улс болсон. Тий, 15 дахь улс.
За ер нь голдуул одоо хөгжлөөрөө нэлээ урагшилчихсан бүс нутагтаа болон олон улсын одоо давцан дээр чухал одоо өрөг оройлтой тийм улс орнуудтай харилцаагаа шатахуулан хөгжүүлэх ийм зарчмаар явж ирсэн улс л да. За бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн зочин танд маш их баярлалаа. Баярлалаа. Монгол улс бүгд найрамдах Солонгос улстай харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирч хамтарсан тунхаглал гаргасан энэ үйл явдлыг дэлхийн дахинд тойм хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар бид онцоллоо. Бидний нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа.